явсан бол ийм хохирлыг, ийм галзыг Израильчууд хацтай амсахгүй байх байсан. Тэгэхээр Бурхны ажиллаж байгаа арга зам хүний бодохоос өөр гэдгийг бид нар бас бодох ёстой, бид мэдэх хэрэгтэй байдаг. Бурхны ажилладаг арга зам бидний мэддэг мэдлэг, бидний ойлгосон ойлголт туршлагаас хол өөр юм аа. Тэгэхээр үнэхээр Бурхан бидний нүд үзээ үчиг сонсоогүй хүний санаанд оромгүй арга замуудаар тэр ажилладаг Бурханаа. Тийм учраас Бурхан ажилласаар байгаа. Ажилладаг ханаас тийгээр таныг мэдээгүй байсан ч таныг хараагүй байсан ч Бурхан ажиллаж байгаа гэж мэдээгүй. Өнөөдөр бид ийм сургаалыг та нартай хуваалцах чинь юу вэ гэхээр одоо бүгд хараа. Өнөөдөр сургаалт шийдэм маань эзнийг дагах ирдэг итгэлийн шалгуур гэж хамтдаа шууд. Эзнийг дагах ирдэг итгэлийн шалгуур. Тэгээд энэ сургаалын зорилго маань итгэгчид итгэлийн шалгуурыг ойлгож давах уран зоригтой болно гэж. Тэгэхээр итгэлийн шалгуур гэдэг зүйлийн талаар өнөөдөр бид ярих гэж байна. Итгэлийн шалгуур. Христэд итгэдэг хүмүүсийн амьдрал өссөн ч одоо итгэлийн шалгуур гэдэг үйл явдлыг туулдаг. Тэгээд бүрэн чуулганы яг одоо миний харж байгаа олон хүмүүс өнөөдөр итгэлийн шалгуураар туулж явж байгаа. Бурхан байхгүй юм шиг болсон. Зарим Бурханы сонсгоор начсан Бурхантай ингээд огт өөрийн амьдрал санаа тавьгаа юм шиг, сонсгоо юм шиг тийм одоо үйл явц дондор бид нар туулж байна. Итгэлийн шалгуур. Библиэр ингэж хэлэгдсэн байна. Дуулал номын 105-ын 19-д түүний үгс биелэгдэх хүртэл тийм байсан. Эзний үг түүнийг шалгасан гэж. Түүний үгс биелэгдэх хүртэл тийм байсан. Бурханы үг биелэгдэх хүртэл эзэн түүнийг шалгасан. Эзний үг түүнийг шалгасан. Бурхан биднийг шалгаж сорих дуртай Бурхан. Амен. Ажилтнаас бид Бурхан таныг шалгаж сорих дуртай гэж. Бурхан библиэр Бурхан бол шалгаж сордог Бурхан. Ямар ядаргаатай юм бэ гэж бодчих магадгүй те. Шалгаж сордгоогоор зүгээр л ивэлгүүл өчөөчтэй. Тэгээд Бурханы шалгаж сордгоогоор тэр айтаахан найз залуу өчөөчтэй. Бурханы шалгаж сордгоогоор айтаахан найз өсгөө өчөөчтэй. Бурханы шалгаж сордгоогоор намайг сургуулийн шалгаж тэнцүүлж хэвчтэй. Тэгээд Бурхан шалгаж сорих дуртай Бурхан. Бурхан биднийг шалгаж сордог. Бас Дуулал номын 105-ын 15-19-д ингэж хэлсэн. Тэднээс урдаа нэг хүний илгээсэн боол зарагдсан Йосеф байлаа. Хөлн чөлөрт холбож байсан ч бүзүүн дөнгөн шахагдж явсан ч хэлсэн үг нь биелэгдэх хүртэл Явагийн үг Йосефийг тэнссэн юм аа гэж. Тэнсэх гэдэг нь бас шалгаж сорьсон гэж. Дуулал номын нэгэн хүн гэж хэлсэн Йосефийн амьдралын талаар. Тэднээс урдаа нэг хүнийг илгээсэн. Израилийн ард түмнээс урдаа нэг хүнийг тэр Египт рүү илгээсэн. Египт рүү илгээхдээ Израилийн ард түмнийг Бурхан аврахын тулд гэж үздэг. Йосеф хожим Йосефийг зовоохын тулд биш. Йосефийг болон Израилийн ард түмнийг аврахын тулд Йосеф боол болж зарагдаж байгаа. Маш сонирхолтой үйл явдал. Израилийн ард түмнийг аврахын тулд 70 жилийн өмнө тэр 70 жилийн дараах болох үйл явдлыг Бурхан аль хэзээ урьдчилж хараа. Тэгээд Израилийн ард түмнийг бүхлээр нь аврахын тулд нэг хүнийг боол болгож илгээж байна. Ямар сонирхолтой Бурханы ажилтдаг арга зам байна. Бүхэл бүтэн 70 жилийн дараа энэ юу болох вэ? Ямар аимшигтай үлсгэлэн хагар адуу зүйлс тохиолдох вэ гэдгийг Бурхан мэдэж тэгээд мэдээ зогсохгүй тэр ард түмнийг аврахын тулд өөрийнхөө хүмүүсийн дундаас нэг хүнийг аврахын тулд нэг хүнийг боол болгон илгээж. Маш сонирхолтой Бурханы ажиллаж байгаа арга зам. Та өнөөдөр Бурханы ажиллаж байгаа сонирхолтой арга замын талаар сайн суралцаар ялангуяа манай бас өөрийнхөө маш их юм одоо. Маш их одоо итгэл дундаа эргэлздэг. Ерөөсөө Бурхан итгээд байгаа ч юм уу, үгүй ч юм уу, тэгээ Бурхан байгаа ч юм уу, үгүй ч юм уу болцсон юм. Тэгээ ерөөсөө ингээд нэг өдөр ингээд ямарч орж ирээд тэстэ гарцааг үйлчлэл дээр байгаа тулдаа ингээд тогтож үлдээд багш. Үйлчлэл бол авчээ тэгээд ингээд тэгээ тустай яваад чихгүй. Тийм нөхцөл байдал туулж байна. Гэтэл Библиэлд юу гэж хэлсэн гэхээр Бурхан Израилийн ард түмнийг аврахын тулд нэгэн хүн буюу Йосефийг боол болж зарагдсан Йосеф байлаа.
хөлн чөлөөт толгож хүзүүн дөнгөнд шахагдж байсан ч хэлсэн үг нь биелэгт хүртэл Бурхны үг биелэгт хүртэл Явагийн үг Йосефийг шалгасаар байсан. Сорьсоор байсан. Йосеф хэдэн жилийн яг энэ нөхцөл байдал донд өрөөсөн. Бид нар удахгүй цааш өмнөчлөлөө үзэн. Йосефийн амьдралд тохиолдож байгаа үйл явдал тэр гайхалтай зүг зүйлсэн. Тэгээ Израилийн ард түмний өдөртөж байгаа. Тэр гайхалтай зүг зүйлсэн. Гэхдээ тэр үйл явдал болтол Йосеф эхлээд боол болж зарагдав. Боолынхон дараагаас шоронд ороод шоронд зовж тарчлаа. Түүнийхэн дараа Египтийн ерөнхийсээ болж байна. Ийм сонирхолтой үйл явдал донд Бурхан түүнийг туулсан. Тэгээ энэ үйл явдал нь Йосефийн итгэлийг шалгаж сорьсон үйл явдал байсан. Энэ үйл явдал нь Йосефийн зан чанарыг шалгаж сорьсон үйл явдал байсан. Бурхан шалгаж сорих дуртай Бурхан. Бурхан шалгаж сордог Бурхан. Освальд Чамберс гэдэг хүн ингэж хэлсэн байна. Итгэл хизээч өөрийгөө хаашаа хөдлөгдөж явааг мэддэггүй. Гэхдээ тэр өөрийг хөдөлж буй нэгнийг хайрлаж түүнийг дамжуулж итгэл хизээч өөрийгөө хаашаа хөдлөгдөж явааг мэддэггүй. Аюу сонирхолтой. Хаашаа хөдлөгдөж явааг юм. Итгэлээр хөдлөгдөх нь өөрөө тодорхой заримдаа тодорхой бус байдаг. Итгэлийн замаар хөдлөгдөх нь өөрөө тодорхой бус байдаг. Гэхдээ тэр өөрийг хөдөлж буй нэгнийг Бурхныг хайрлаж түүнийг дамжуулсан. Бидний хийх ёстой зүйл юу вэ гэвэл итгэлийн замаар алхахдаа ирж байгаа шалгуу сорилтууд дундуур туулах нь Бурхны хүсэл гэдгийг бид мэдэх хэрэгтэй. Тэрнээс бидний итгэлийн замаар явж байгаа үед шалгалт сорилт бидний амьдралд ирж ёсгүй гэдэг тэр хандлага бидэнд байлуулахгүй зүйл. Амен. Ажилтнаас тэрдээ итгэлийн шалгуу сорилт иргэн гарцаагаа гэж. Нэг зүйлийг анхаараа бусад шашин. За шашин болон бусад одоо энийг юу гэж хэлдэг? Сүсэг гişрэлтэхгүй одоо бөөн гэж хэлдэг юм те. Буддийн тэр юм шиг болон бусад янз бүрийн шашин хүний амьдралд тохиолддог сорилт бэрхшээлийг тэд байх ёсгүй мэт үздэг. Байх ёсгүй мэт. Амьдралд нь тохиолдох зан чанарын шалгах шалгуур сорилтуудыг байх ёсгүй мэт тэд үзэж хийж заадаг, сурдаг. Тэгээд тийж бүр аргалах гэж оролддог. Тийм зүйл Библиэд хизээч байдаг. Христ итгэлийн ялгаатай зүйл нь юу? Хүний амьдралд тохиолдож байгаа тэр хүний зан чанарыг нь өөрчлөхөөр Бурханаас өгдөж байгаа шалгуур сорилтуудыг дуулууртайгаар хүлээж авахыг заадаг. Амен. Зан чанарыг нь өөрчлөхийн тулд өгж байгаа шалгуур сорилтуудыг дуулууртайгаар хүлээж авахыг заадаг. Харин бусад итгэл үнэмшил зан чанарыг нь өөрчлөхөөр ирж байгаа шалгуур сорилтуудыг аюул осол гэж ярьдаг. Буруу муу зүйл наад чиний амьдралаас холдуулах ёстой тийм зүйл гэж заадаг. Тэгэхээр үүндээ ажил бүтлгүүрийн юутай холбоотой вэ? Заримдаа бидний амьдралд хүсснээр маань ажил болдгоо. Болохгүй ажил бүтлгүүтгүй байдаг. Харин тэр үед итгэлийн хүмүүсийг бид яг энэ шалгуур сорилтын дундуур алхахдаа юу хийх ёстой вэ? Бид шалгуугаар залбирсаар байх хэрэгтэй. Дуулууртайгаар бид эзнийг дагсан хэмээн байх хэрэгтэй. Заримдаа Бурхан бидний хүснээр биш. Харин бид Бурханы хүснээр алхах ёстой. Бурхан бидэнд энэ үйл явдлуудаар дамжуулан зааж өгнө. Амен. Цааш нь итгэл гэдгийг таны хүссэн зүйлийг Бурхан хийн гэж итгэх байсан. Харин тэр зөв зүйтэй зүйлийг хийн гэдгийг итгэх явдал Макс Лукадо гэж хүн хэлсэн. Итгэл гэдэг нь таны хүссэн зүйлийг Бурхан хийн гэж итгэх бос. Харин тэр зөв зүйтэй зүйлийг хийн гэдэгт итгэх. Таны хүсэж байгаа зүйлийг Бурхан хийн гэж итгэхээс илүүгээр тэр зөв зүйтэй зүйлийг хийн гэдэгт итгэх явдал юм. Итгэл гэдэг. Гэтэл заримдаа өнөөдөр бидний итгэл юу болж урж ийм гэхээр Бурхан минь миний хүсэж байгаа зүйл би итгэмээр. Миний хүсэж байгаа зүйл. Заримдаа Бурхан чиний сонирхоод байгаа найз охиныг 2 жил хүлээ, 3 жил хүлээ гэж хэлдэг тохиолдол байдаг. Харин би өнөөдөр яадаг вэ? Үгүй Бурхан минь яг одоо right now. Яг одоо 3 шахуу чөдрөө бастаа залбирсан. Тэр шиг би залбирая. Бацаглан залбирая. Right now яг одоо Бурхан заримдаа чиний хүсэж байгаа ямар нэгэн зүйлийг Бурхан
хойшлуулах тохиолдол байдаг. Тэгвэл энэ өөрөө итгэлийн шалгуур хүлээхийг Бурхан бидэнд заадаг. Твчхийг бидэнд заадаг. Амен. Бид эцэг ихтэй хэлж байгаа хүүхдийг байлгахыг Бурхан хүсдэггүй. Харин Бурхан бидний жинхэнэ эрхтэй Бурханлаг эрхтэй эмэгтэй хүн болгон төлөвшүүлэхийг хүсдэг. Амен. Итгэлийн шалгуур гэж юу юм бэ? Христтэй адил зан чанартай болохын тулд амьдралд ирдэг бүхий л сорилт бэрхшээлүүдийг итгэлийн шалгуур юм. Христтэй адил зан чанартай болохын тулд амьдралд ирдэг бүхий сорилт бэрхшээлүүдийг итгэлийн шалгуур юм. Итгэлийн шалгуур гэдэг нь Христ итгэгчийн итгэлийг үнэн итгэл, эсэх, хэр бат бүх болох, мөн сорих, шалгах амьдралын туршлагыг хэлдэг. Эдгээр шалгуур нь туршилтууд, зовлон бэрхшээл, сорилтууд хэлбэрээр ирж болно гэж. Итгэлийн шалгуур нь бидний амьдрал зовлон бэрхшээлээр ямар нэгэн итгэгчийн итгэлийг сорих, шалгах амьдралын туршлага байна. Бидний амьдралын туршлагаар дамжуулан ирдэг өнөө өглөө цуглаандаа босоод ирэхэд ямар байв? Бороо тэнгэр мөхөг цас орцсон нэг тийм эмо өдөр байгаа зү тийм. Эмо өдөр биш вэ нөө? Зарим ч өдөр эмо өдөр байсан баг. Зарим өдөр бол мэдээ өдөр шиг байсан баг. Зарим өдөр бол үнэхээр хүнчлээсээ босоод хэцүү өдөр байсан баг тийм үү? Тэгээ ой хүнчлээ хэлбэл хитээ тийм. Тэгээд нэг аав ээжтэй хэлж байгаа баятайхан шиг баястаацаа хийгээд очоо. За тэр бүр яг болохоор тийм өдөр та нарт байсан байж магадгүй. Итгэлийн шалгуур энэ бол амин. Яг ийм өдрөө бид босож эзний үгийг сонсох, эзэнд очиж хүндэтгэл өгөхөөр наашаа зүтгэх нь бол энэ бол маш чухал итгэлийн шалгуур гэж байна. Итгэлийн шалгуур. Итгэлийн шалгуур гэж юу вэ? Энэ шалгалт нь итгэлийн бат бөх байдлыг, үйлдэл, амьдралын хэм маяг, үр жимстэй байдал дээр суурилсан байдлаар үнэлдэг. Жишээлбэл дотоод өөрчлөлт, хичээл зүтгэл, Христийн зан чанартай адил болж байгааг хардаг зүйл байна. Христ таны дотор зан чанар чинь Христтэй адил болж байна. Ажилтнаа найзаас асуугаа. Таны зан чанар Христтэй адил болж байна уу? Цуглаан руугаа уцаараа Библи харахаас бусад тохиолдолд уцаа битгий эглээ гэж үзэж байна. За түр аваа. Мөн итгэлийн шалгуур нь олон зүйлийг давах чадвар, сүнслэг өсөлт, насанд хүрсэн итгэгчийг одоо бүрдүүлдэг. Христтэй адил болж байгаа сүнслэг төлөвчөд хүрсэн итгэгчийг итгэлийн шалгуур нь бүрдүүлдэг. Итгэлийн шалгуур гэж юу вэ? Библиэд 1-р Коринт 13:13 дээр ажил болгоно нь илэрхий болно. Учир нь өнөө өдөр үнийг харуулна. Юу гэвээс энэ нь гадаар хичдэгдэх ба гал нь хүн бүрийн ажлын чанарыг шалгах болно гэсэн. Итгэлийн шалгуурыг Библиэлд ажил болгоно. Яг цаг нь ирэхэд та нар нэг зүйлийг сонссон уу? Хожим эзэн мэргэж ирээд хүн болгоныг шүүн гэдэг. Хүн бүрийг шүүн. Ямар сэтгэлээр амьдсан юу хийснээр нь Бурхан шүү. Тэгээд учир нь өнөө өдөр үнийг харуулах гэж байна. Өнөө өдөр гэдэг нь эзний тэр шүүлтийн өдрийг хэлж байна. Юу гэвээс энэ нь галаар хичдэгдэх ба гал нь хүн бүрийн ажлын чанарыг шалгана. Энэ өдөр гал нь хүн бүрийн ажлын чанарыг шалгана. Гал асах үед бидний хийсэн бүх ажил шатаж дуусах. Хас гадна бидний зан чанар Христтэй адил болох алтмид шигшигдэн тунгаагдах талаар ярьж байгаа юм. Итгэлийн шалгуурын ач тус юу вэ? Библиэр ингэж хэлсэн байна. Ах トゥ нар минь элдвийн сорилтонд орохдоо үүнийг бүрэн баяр хөөр гэж үзсэн. Итгэлийн чинь шалгуур хатуужил хүргэгийг та нар мэдгэлээ. Хатуужт нь төгс үйл байг. Тэгвэл та нар төгс бүтэн юугаач тутахгүй байна. Яг түүний 2-оос 4. Элдвийн сорилтонд орохдоо үүнийг юу гэж үзэж байна? Баяр хөөр. Итгэлийн чинь шалгуур хатуужил хүргэгийг та нар мэдэх үлээ. Итгэлийн чинь шалгуур юунд хүрдэг гэж хэлж байна? Хатуужилт, хэсвэр төвчээлтэй. Зан чанар чинь улам илүү хэсвэр төвчээлтэй болгодог. Итгэлийн шалгуурын талаар ярьж байгаа. Итгэлийн шалгуурыг маш товчхондоо Христийн зан чанартай адил болох үйл явц гэж хэлдэг. Христийн зан чанартай адил болох үйл явц. Тэгвэл өнөөдөр Бурхан биднийг Христтэй адил болгохоор дуудсан энэ байгаа хүн болгоно юм. Бурхан таныг хажуудлага хүнийгээр Бурхан таныг Христтэй адил болгохоор дуудсан гэж. Христтэй адил болох. Христтэй адил болох гэдэг бол тэр бүсийг энэ хорвоо дээр ямар ч энэ зан чанарыг энэ хорвоо дээр ямар ч одоо үн цэнтэй зүйлээ
харьцуулгүй тийм зам чанар. Христтэй адил гэдэг энэ зам чанар бол үнэхээр энэ ороо дээр байж болох хамгийн үн цэнтэй зүйлсээр орлуулж болохож тийм үн цэнтэй зам чанар болж хувирч байна. Христ адил зам чанар. Тэгэхээр итгэлийн чин шалгуур хатуулжид хүргэдэг буюу Христтэй адил болохын тулд итгэлийн шалгуур бидний амьдрал өгөгддөг байна. Амен. Зүгээр л сайхан ингээд өглөө босоод одоо хүссэн бүх зүйл нь ширээн дээр нь байдаг шиг тийм амьдралын талаар яриад. Христтэй адил зам чанар бол бидний хатуужид сурдаг. Хатуужлын төгс үйл байх гэж байна. Хатуужлын төгс үйл байх. Бидний хатуужлах Христтэй адил зам чанар маань сурдаг. Итгэлийн шалгуур нь Христтэй адил зам чанарыг бидний амьдралд төлөвшүүлдэг байна. Хэдийгээр та нарыг нөгөө төр зүр шаардлагатай бол элдвийн сорилтонд зовсон ч үүндээ үлэмж байлдаг. Ингэснээр итгэлийн чин шалгуур галаар шалгагдах мөхөх алтнаас ч илүү үнэтэй байж Есүс Христийн эцэлээр магтаал алдар хүндэтгэл хүрэх юмаа гэсэн. Төр зүр шаардлагатай бол элдвийн сорилтод зовсон ч үүндээ тухайн үеийн Христ итгэгчнэр үлэмж баярлдаг. Ингэснээр итгэлийн чин шалгуур галаар шалгагдах. Итгэлийн шалгуур яадаг вэ? Галаар шалгагдах мэт байдаг байна. Та нар гараа удаан барьж үзчихсэн. За хэр өдөө галын ичэнд ойр байхад ямар гэдэг вэ? Дулаах бүрийг ордог яах вэ? Төлөх авилтаа тийм. Тэгвэл галаар шалгагдах мэт, галаар түүнх мэт Бурхан бидний итгэлийг шалгадаг. Та нар төсөөж байна. Галаар түүнж алтыг цэвэршүүлэх мэт Бурхан бидний итгэлийг шалгадаг. Бурхан шалгах дуртай, Бурхан сорих дуртай мэн. Ажуулга найз дээр Бурхан шалгах сорих дуртай гэж. Тэр хоёрын хайрцагыг олбосч болох. Хайрцагтай тэр Бурхан 10 жил хүлээ гэж хэлвэл яах вэ? 10 жил. Ийм цаг хугацааны шалгуур байж болох уу? Өстө болио. Хүний их зөрчиж байгаа юм шүү. Тэгээ хүний их зөрчиж байгаа юм шүү. Яасан 10 жилээ болиоч юм те. Ажаа хоёроо бошгон ч дээр сүмтэйсэн бүр нэрлээ. Ясчил юм шүү. Тэгэхүү цаг хугацааны шалгуураар бид одоо энэ цаг хугацааны шалгуур нь биднэрт найдварыг төрүүлдэг. Амен. Цаг хугацааны шалгуураар явахдаа бид найдварыг төрүүлдэг. Хоёрдугаар итгэлийн шалгуур. Марк номны 10:46-аас 49 тэд Ериход ирв. Есүс шань нартайгаа болоод үе болонтой Ерихогоос гарч явбал Тиманхүү Бартимай гэж сохор бүлэгчин замын хажууд сууж байна. Назарын Есүс явж байгаад тэр дуулаад Давидын хүү Есүсээ намайг өшөөгөөч гэж хашгирч ирлээ. Түүнийг дуугүй бай гэж огноороо зандарсан боловч тэр харин бүр Давидын хүү намайг өшөөгөөч гэж улам их хашгирсаар байв. Есүс зогсон түүнийг дууд гэж дуулуулъя. Тэд цонхрыг дуудаж түүн зоригтой бай. Бос тэр чамайг дуудаж байна гэвээ. Хоёрдугаар итгэлийн шалгуур. Давид Назарын нэг сохор бүлэгчин байсан тийм. Ерихо гэдэг газар руу яв. Ериход ирэх. Ерихогоос гарч явбал Тиманхүү Бартимай гэдэг сохор бүлэгчин замын хажууд сууж байв. Тэр хичнээн жил тэнд сохор сууж буйлах байдаг байсан. Ямар ч байсан олон жил тэнд сууж буйлах байдаг байсан юм. Давидын хүү Есүсээ намайг өшөөгөөч гэж тэр хашгирч хэлсэн. Намайг өшөөгөөч гэж тэр хашгирч байсан. Давидын хүү намайг өшөөгөөч гэж тэр хашгирсаар байсан. Энэ хүн юу хийсэн бэ? Энэ хүн итгэлээрээ тэр хашгирсан. Итгэлийн шалгуур нь өөрөө үргэлж тууштай байдлыг биднээс шаарддаг амаа. Үргэлжилсэн тууштай байдал. Нэг удаа өө Есүсээ над туслаач гэж ахих биш. Есүсээ над туслаач. 1 жил удаа биш, 2 удаа биш, 1 жил биш, 2 жил биш, 3 жил, 4 жил, 5 жил, 6 жил, 7 жил, 8 жил, 9 жил, 10 жил бид тасралтгүй Есүсээ надад туслаач хэмээн ашигласаар байх хэрэгтэй байна. Энэ бол итгэлийн шалгуур. Итгэлийн шалгуур гэдэг бол маш чухал зүйл. Миний мэдх нэг гэр бүл олон жил юу хөгдөг явсан. Тэд Бурханаас хөгдөж гуйж залбирсаар байсан. Маш удаан хугацаанд хүүхдийг бизнес асуу залбирсан баг. Тэгээ хожим гэрснээс хойш баг 10 жилийн дараа энэ хос өөрийн гэсэн үр хөвгттэй болсон.
Бид шантаралгүй Бурханаас итгэлийн шалгуурыг Бурхан бидний амьдралд тавьдаг. Цааш нь харъя. 3-р цэвэр ариун байдлын шалгуур. Бурхан бидний амьдралд цэвэр ариун байдлыг хүсдэг. 1-р Тесалоникийн 4:3-3 Бурханы хүсэл нь та нарын ариусгал бөгөөд тэр нь юу гэвэл та нар садар самууныг зээрлэж хүн бүр ариусгал хийгээд хүндэтгэлд өөрийн биеэ хэрхэн хянахаа мэдэж гисэн байна. Ажууллагын найз сэргүү байна уу гэж асуугаа. Сургаал сонсож байна уу? Амен. Халелуя. Номлогчрын нэг зовлон гэдэг чинь та нар мэдгүй юм. Нэг нь унтаад ирэхээр дагаад болчмаар санагддаг. Цэвэр ариун байдлын шалгуур. Йосефийн амьдрал тохиолдсон нэг зүйлийг санаарай. Йосеф боол болж зарагдаад Потифарын гэрт амьдарч байгаа хүн. Потифарын эхнэр түүнийг өөртөө нь одоо завхаахыг ятгадаг. Нэг удаа энэ ятгалаг болоогүй Йосефийн амьдрал. Йосефийн амьдралд болсон энэ ятгалаг хэд удаа энэ ятгалаг байсан. Өөртөө завхаахыг. Гэтэл Йосеф энэ ятгалагыг, энэ завхааралд уруу татсан энэ уруу татлагыг Йосеф давж гарсан. Тэр цэвэр ариун байдлын сорилтыг тэр даван тулсан аа. Йосеф зөвхөн 70 жил ах нартаа бүжигдэж бүтгэвдээ шоронд орж бие махбодороо зогсоод дээрээс нь итгэлийн сорилтын дундуур Йосеф явсан. Итгэлийн сорилтын дундуур явж байхдаа давхар цэвэр ариун байдлын шалгуур дундуур гарсан байна. Йосефийг тэр нүгэл завхааралд уруу татсан тэр эмэгтэй шалгуур тэр эмэгтэй уруу татлагыг тэр давж гарсан. Тэр давж гараад зогсохгүй бүр эмэгтэйг өөрөө эргүүлээд эмэгтэй бүжигдсэн. Энэ намайг бүжиглэх гэж орлоо гэж бүжиглийн бүртэн дараа нь шорон орсон байдаг. Эзний хүмүүс тэр дундаа эзний залуу хүмүүс цэвэр ариун байдлын сорилт шалгуур дундуур алхаж байна. Бид өнөөдөр яг энэ шалгуур дундуур унсаар байгаа хүмүүс байдаг. Унсаар байдаг. Есүс Христийн нэрээр энийг өнөөдрөөс зогсоо. Битээ зур. Энэ бол зүгээр шийдвэр байдаг. Энэтэй зурлын энэ Бурханаас Бурхан хүчтэй. Бурхан чиний амьдралын тэр сул талаас чинь илүү Бурхан хүчтэй амиа. Сул талдаа бууж өгчөөд Бурхан намайг ойлгож байгаа гэдэг энэ шалтгийг өөрөө бүү хийж худал хуурмаг гин нүгэл тэр ёс бус зүйлдээ унж уруу татагдан бүү живэд байна. Бурхан хүчтэй гэдэгт итэг. Хэр та гин нүгэлдээ одоо хөрөн зурлцаар байгаа бол Бурханы хүч чадал итгэхгүй байна гэдгийг илэрхийлж байгаа. Бурхан чиний сул талаас чинь илүү хүчтэй Бурхан амиа. Есүс Христ бүхнийг амьдсан. Амен. Чиний сул талыг тэр хүчтэй тал болгож чадна амиа. Тийм учраас өөрөө бүү шалтгаан хий. Янз бүрийн шалтгийг бүү одоо түүнийг зогсоо. Бурхан итэг. Бурхан ажилласаар байгаа гэдэгт итэг амиа. Бурхан ажилладаг Бурхан. Цэвэр ариун байдлын шалгуурыг бүү энэ гин нүглээс холуур байна. Дөрөвт нь уучлалын шалгуур. Йосефийн амьдралд уучлалгүй үр жимстэй амьдрах боломжгүй ба ирээдүйн найдварт энэ нь гацаа болдог. Жишээлбэл би энэ микрофоныг яг одоо хутаг гэж зүйлээ. Юу гэж онглыг атгах нь хутагны ирнээс барьж бүрт адил. Хутгавдах бидний дөрөвдөх одоо шалгуур нь уучлалын шалгуур гэж. Заримдаа хүмүүс хутагны ирнээс бариад татхуй юу болох вэ? Гараад үсэн. Уучлал бол яг үнтэй адил зүйл. Бид үйл уучлалсан хэмээр байх юм бол бид өөрсдийгөө хохироо. Бид өөрсдийгөө гэмтээ. Йосефийн амьдралд ах нар нь түүнийг боол болгож зарсан. Потифарын эхнэр түүнийг бүжигдэж шорон хийсэн. Йосефийн хувьд гомдож болох, хорсож болох түмэн шалтгаанууд гарч ирсэн ч Йосефийн сонгосон сонголт нь ах нарыгаа уучлах байсан мэн. Өөрийг нь боол болгож зарсан, өөрийг нь ан үдсэн, өөрийг нь хүний тооноос гаргаж араатан шиг алах гэж оролдож ирсэн тэр ах нараа Йосеф Египтийн ерөнхий сайд болчоод олон жилийн дараа уулзахдаа Йосеф үс санаж тэднийг бүгдээрээс нь харин авч болох боломжтой байсан ч Йосеф ах нарыгаа уучлах сонголтыг гаргасан. Тэр ах нарыгаа уучлсан. Тэр ах нарыгаа уучлахад амархан байсан болов
Үгүй яс хэцүү байсан. Тэр цаг хугацааны шалгуур дундуур явж байхдаа ах нарыгаа уучлах тэр суралцсан байгаа мэн. Уучлах суралцсан. Өнөөдөр бид нэр дөрөвдөг шалгуурын үйл итгэлийн шалгуурын дөрөвдөг алхам уучлах. Хэрвээ та нар хэн нэгэн үйл уучлсан гэвэр байвал түүнийг уучлах сонголтыг амьдралдаа гаргаарай мэн. Уучлах сонголт. Төсөлд нь хичээл зүтгэлийн шалгуур. Итгэлийн амьдрал нь урсгалаараа явах бус хөгжиж байхыг үргэлж шаарддаг. Итгэлийн амьдрал нь урсгалаараа явахыг хүсдэг. Урлагн өсөж хөгжиж байхыг итгэлийн амьдрал шаарддаг. Итгэлийн шалгуурын 5 дахь зүйл бол өсөж хөгжих ийм шалгуур. Сургаалт үгийн 11-23 дээр зүтгэл бүхэн ашиг авчрах хоосон яриаг ядууралт хүргэх гэсэн. Зүтгэл бүхэн ашиг авчрах хоосон яриаг ядууралт хүргэх. Хичээл зүтгэлийн шалгуур нь бидний зүгээр суугаад нөлөөлдөг хүргдэг. Харин бидний итгэлийн шалгуураар алхаж байгаа бол улам илүү хичээл зүтгэлтэй байх хэрэгтэй байна. Бид нөө альфа хийж байгаа залуучуудаа бид багтаж байна. Альфа хөтөлж байгаа альфагийн одоо авчиж байгаа дунгаар баярлаа. Энэ бол хичээл зүтгэлийн шалгуур байна. Энэ бол хичээл зүтгэлийн шалгуур. Энэ багийг өдөртөж авч явах тийм амархан байхгүй. Гэхдээ энэ бол хичээл зүтгэлийн шалгуур байна. Тэрүүнээ баярлаа. Магтаалын баг өнөөдөр өдрөөс өдөрт хөгжсөөр байгаа. Энэ бол хичээл зүтгэлийн шалгуур. Энэ бол хичээл зүтгэлийн шалгуур. Гэхдээ ингээд зогсож болохгүй. Бид улам илүү урагшлах хэрэгтэй байна. Хүрээлбэнчүүд улам илүү бид урсгалаараа явах ус харин өсөж хөгжихийн тулд улам илүү урагшлах хэрэгтэй байна. Хичээл зүтгэлийн шалгуур хэрэг чигээр та нар Библи уншаач би ятгамаар. Өдөрт дор хаяж 3 бүлгийг уншаач. Өдөрт дор хаяж 5 бүлгийг уншаач. Би 1 бүлгийг гэж хэлэхгүй. Энэ бол зүгээр л 7 настай хүүхдийн хэрэг ажил. Би та нарыг 7 настай хүүхдийн ажилд уриалмаар ийм том залуучууд юм. Тэгвэл миний хувьд та нарыг дагамжлсан юм байна. Харин би та нарыг арай насан турш хүний Христ адил өсөж төлөвшөх хүний хэмжээнд та нарыг ятгамаар. Өдөрт 3 бүлэг гэдэг бол баг. Гэхдээ та унших хэрэгтэй. Өдөрт 5 бүлэг гэдэг бол дундаж. Гэхдээ та унших хэрэгтэй. Ер нь бол өдөрт 10 бүлгийг унших нь бидний хийж чадах зүйл. Ягаад гэвэл би нэг зүйлийг хэлж байгаа. Та нар 10 бүлгийг унших хэмжээний цагийг юунд зарцуулдаг гэж би мэдээ. Та нар компьютерийн утсан дээр тоглоомонд IG-г ухахдаа, өөрийнхөө TikTok-г ухахдаа тэр зүйл зарцуул. Тэгсэн хэрнээ та нар Бурхан минь өсөж хөгжмөр байна гэж зайлшгүй. Бурхан та нарт маш энгийн зүйлийг гэж Библийг өдөрт 3-5 бүлгийг уншаач. Бурханы үгийг уншаач. Миний үгийн дагуу амьдраач гэдэг зүйлийг хэлж байгаа. Үгийн дагуу амьдрах гэдэг дээр Библиэлд юу хэлсэн бэ гэвэл Йошуа номонд миний үгийн хууль заавар нүднийхээ хоёр хооронд сахиус мэт байгаа гэж хэлсэн. Энэ нь үргэлж уншиж яваа гэдэг утга санааг илэрхийлж үргэлж амьдралдаа хэрэгжүүл. Бурханы үгийг унш амаа. Ямар нэгэн идэвхтэй юм соригдоод байгаа Бурханы үгийг унш. Ямар нэгэн муу мухай бодол автаад байгаа Бурханы үгийг унш. Ямар нэгэн буруу зүйл дуруу татагдаад байгаа бол Бурханы үгийг унш амаа. Ингэж бид итгэлийн шалгуур дундуур гарна. Бурхан биднийг 5 төрлийн итгэлийн шалгуураар шалгасан. Нэгдүгürt нь юу гэсэн бэ? Цаг хугацааны шалгуур. Хоёрдугаарт нь итгэлийн шалгуур. Гуравдугаарт нь цэвэр ариун байдлын шалгуур. Дөрөвдүгээрт нь уучлалын шалгуур. Тавдугаарт нь хичээл зүтгэлийн шалгуур. Цэвэр ариун байдлын шалгуур дээр би нэг зүйлийг хэлээд байна. Нүдэ хамгаал. Нүдэ бузар муугаас хамгаал. Маш олон онлайн сургууль байна. Онлайн сургууль үзэхгүй зүйлсүүдийг үздэг ийм үзэл бидний ирсэн. Ганцхан товч тараад тэгээ порнографи ордог ийм цаг үе бидэртэй байна. Зүгээр л утсан дээр ч энэ дээр донтдог үнээсээ чөлөөлөх гэж боддог. Нүдээ хамгаал. Тэгээ нэгэнт чиний амьдралыг хөнгөсөн бол чамаас энэ салах гэж өчнөө зүйл болно. Тийм учраас одооноос ингэж энэ зүйлсээс өөрсдийгөө хамгаал. Порно бол ердийн зүйл биш. Порно бол хар тамхитай, яг архитай бидний бие махбодыг тэмдээдэг зүйл. Үүнээс сул байна. Одоо бид тэгээд юу хэлжүүлэх вэ? Итгэлийн шалгуур донд явжгүй бол давах хүчийг Бурханаасгүй. Итгэлийн шалгуур донд явж байгаа. Итгэлийн шалгуур нь сорилтоос өөр уруу татлаас өөр зүйл шүү.
Итгэлийн шалгуураар явж буй нэгнийхээ төлөө залбир. Итгэлийн шалгуур нь үр ашигтай гэдэгт итэг. Бидний зам чанарыг Христтэй адил болгохын тулд байна. Итгэлийн шалгуур донд цохиж буй бол эзний өмнө итгэлээрээ ирж залбираа. Амен. Бүгдээр хамтдаа Есүсийн нэрээр залбирцгаая.